Тэгэхээр бид нар бомб дээр чадсан шиг, ийм Монгол дээр чадсан шиг бид өнөөдөр энэхүү ажилтны дөрвөлтийн сэргэлтэн дээр өнгөрснөө дүгнээд ирээдүйн төлөө өнөөдөр нэгдэх ёстой. Шин сэргэлтүүл шин хандлага. Ингэж бид нар хамтдаа ажилтнуудсан Монгол улсыг дахин сэргээх энэ одоо том боломжийг бид нар үүсгэнэ. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо ажилтны дөрвөлтийн сэргэлтийн энэ бодлого бол би гэдгээс хойш нэг алхаад бид гэдэг рүүгээ хоёр алхаад хамтдаа Монгол улс гангийн үйлдвэртэй болохын төлөө хамтдаа Монгол улс зэсийн үйлдвэртэй болохын төлөө хамтдаа бид өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа өрсөлддөг болохын төлөө олон Монгол инженер техникийн ажилчид шинээр бэлтгэгдэх тэр бодлогыг тодорхойлохын төлөө аж үйлдвэрийн бие даасан эрх зүйн орчинтой болохын төлөө 30 жил явсан компанийнхаа хуулийг өргөтгөж корпорацийн хууль болгохын төлөө 50 их найдын эдийн засгийн эргэлтээ 100 их найд болгохын төлөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $5,000 төснгийг $10,000 хүргэхийн төлөө төлбөрийн тэнцэл дандаа эерэг гардаг байхын төлөө импортоо орлуулахын төлөө экспортоо дэмжихийн төлөө бидний эв нэгдлийн хурал байгаасаа гэж чийслээс хүсэж байна. Эцэст нь ерөнхий сайдын хувьд, манай засгийн газрын хувьд бид маш хариуцлагатай хандна. Бид цаг гаргана. Үндэсний орныхоо гишүүдэд бид цаасан дээр хамт сууна. Бид өглөө бүхэн эртлэн босно. Баярлалаа.